За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд 4-р үеийн харьяаргийн тухай жоохон танилцуулъя гэж бодлоо. За 2020 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн энэхүү загвар нь болохоор ерөнхийдөө Япон дотроо зориулж гаргасан. Ерөнхийдөө Америкт Венза нэртэй гарсан. Хятадд бас адилхан нэрээр гарсан байгаа. Land Cruiser RAV4 энэ шиг Европ энтрийн зах зээл дээр ерөөсө гаргаагүй машин байдаг. За тэгээд гаднаас нь шууд хараад та бүхэн мэдж байгаа. Харьяар маань энэ шууны логотой байдаг байсан. За тэр нь байхгүй бол чинь Toyota-гийн марк болж ирсэн. За урд гэрлийн хувьд болохоор Toyota-гийн сүүлийн машинууд болохоор дандаа юм нарийнхан гэрэлтэй болж ирээд байгаа. За сүүлийн Prius 60 гээд одоо 2022 онд гарсан байна. 21 онд гарсан байгаа. Тэр бол бүр гэрэл мэрэл нь хаана байгаа гэж мэддэхгүй тийм загвартай. За 4-р харьяар болохоор дотроо 3 төрлийн загвар байгаа. S, G, Z гээд. Тэгээ Z рүүгээ ороод ирэнгүүт дотор нь арьсан суудал болон GBL хөгжим гих зэргийг опшноор авах боломжтой. За энэ загварын хувьд болохоор Z-ийн арьсан суудалтай загвар байгаа. Тэгээд дагаад энэ GBL хөгжим. За хоёр диффузерэнд орж ирнэ. Баруун зүүн талдаа. Хойдолтой нэг багажин дотор вүүфертэй. За артлаас бол ингэж харагдаж байна. За хойдол нь ч гэсэн юм нарийнхан зураасан гэрэлтэй болж ирсэн. 2020-оос хойш оны Lexus-д бас тийм болсон байгаа. За GBL-ийн вүүфер нэмэж байна. За ийм нэмэлт зүйлстэй. За Toyota-гийн хувьд болохоор нэг машин доторх загваруудаа бол маш цөөхөн цомхон болгосон байгаа. Тийм болохоор SGZ гэдэг энэ гурав дээр ерөөсөө ярихад маш амархан. За Z загвар нь болохоор 19 инч обод дугуйтай байдаг. За энэ удаагийн энэ машины хувьд болохоор би өвлийн дугуйг нь 18 инчийн G-ийнх нь обод дугуйг тавьсан байгаа болохоор тэрүүгээр ганц ялгаатай. За 19 инчийн дугуй нь болохоор обод нь болохоор цагаан өнгөтэй обод байгаа. За гэрэл тохиог нь ажиллуулад үзэх. За эхлээд моторын нарий. Мотор нь болохоор A25A FXS гэсэн мотортой байлээ. За тэр нь болохоор 2017 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлсэн. 2017 оны камерагаас ахуулаад 2011 оны hybrid crown. За тэгээ ерөнхийдөө hybrid зориулсан тийм мотор юм билээ. Тэгээ маш бага бензин иддэг. Энэ машины хувьд болохоор 105-аас 5.5 литр бензин идэх шиг байгаа. За худалдаж авахдаа бол би нэг 10 идчихвэл зүгээр юм болов гэж бодсон чинь тэрнээс 2 дахин баг иддэм билээ. Тэгээ энэ хөдөлгүүр нас сүүлийн Alphard, Velfire, RX, NX-ийн hybrid загварууд дээр бол энэ хөдөлгүүрийг суйрлуулсан байгаа. За капотын хальт онгоолоод моторыг харцгаая. Нэг амар мэддэг юм шиг. За саяны ирсэн хөдөлгүүр маань энэ байна. За энэ hybrid мөртлөө нөгөө нэг юм хуучны hybrid ч нэг баах юм шар юм кабель шиг юм байдаг л чи. Тэр нь бол ил харагдахаа болсон юм шиг байна. Тэгээ аккумулятор нь бол хойно багажинд байдаг гэж дилерийн хүн маань хэлж өгсөн. Тэгээ энэ дотор бол тэгээд иймэрхүү үзээдэх юм байхгүй юм шиг лээ. Энэ нэг өөрөө тогтохгүй. Эндээс нь хүртэл ингээд тандсан байгаа байхгүй. Өөрөө тогтохгүй юм тогтоодог юм нэмчээ байна. За энэ daylight гэдэг гэрэл нь бол байнга ингээ асаалттай явах зорилттой болсон байгаа. Японд болохоор нөгөө хариг бүрийн үеэр гэрлээ асахгүй машинууд явснаас болж ундаг дугуйтай мөргөлдөх юм хүмүүстэй мөргөлдөх осол маш их болж байгаа гэсэн судалгаа гарснаас болж 2020 оны машинуудаас үйлдвэрлэж эхэлсэн машинуудаас хойш өдөр заавал гэрлэн асах зорилттойгоор хийгээрэй гэж тушаал гаргасан юм байлээ. Дээд машин тэр хариуцлага тэр юунаас яамнаас нь тэгээд машинууд болохоор ингээд өдөрч гэсэн ингээд мэдрэмжээрээ гэрлэн асах зорилттой болсон. За дохооны хувьд болохоор нэг сони юм байгаа. Дохойг насаач. За энэ толон дээр мэдээж юм жаах байдаг. За Z грейд нь болохоор нэг ийм дохойтой. За доотлох нь S, G грейднээс баха дохойноос шал өөр болчтой юм лээ. За тэгээд уртл нь ийм дохойтой байд юм байж гэхэд нэг сони юм артлынхан дохой нь уул нь гэрэл нь эндээ байгаа зү. Доор үсний гэрэл арын гэрэл нь эндээ мөртлөө дохой нь тэр доороо ийм загвараар хийсэн юм лээ. Унж явж байгаа хүнд бол мэддэхгүй шүү дээ энэ чинь ингээд дохой нь хаана байна вэ? Тэгээ араас явж байгаа хүмүүс энэ төр яг тулаад ирсэн машинууд дохой нь хаана байгаа юм бэ гэдэг. Дохой өглөө орчлоо энэ төр гэж бодоод жишээ нь ийш нь харчаад дохой өглөө урдуур орлоод ирлээ гэж бодох нөхцөл гарах юм шүү гэж бас шөөмжлөгчд бас хэлсэн байлээ YouTube-ээр. За хойдолтой нь янд нь бас ингээд хөөхөө хоёр юм нааш нэгэ гаргаад ирсэн байгаа. Сүүлийн Toyota Lexus, Toyota-гийн хувьд болохоор иймэрхүү юмудаа танаад байгаа болохоор ийм хоёр яндан гаргаж ирсэнд маш их баярлж байгаа.
За дотор болохоор ингээд суудлын халдаг тэгээд нөгөө агаар сордог, суудлал хүрдэг гэх юм аа. Монголоор бол суудлын air condition. Зорчигчийн суудлал болон жолоочийн суудлал нь автоматар нааш цаашаа хөдлөх боломжтой. За энэ тэргийн үед болохоор 2020 оноос хойш үйлдвэрлэсэн RAV4-тэй бол платформ маш адилхан. Угаасаа адилхан. Тэгээд зарим нэг зүйлс нь бас адилхан байдаг. Энэ өрүүлний хувьд болохоор Toyota Corolla-тай адилхан юм шиг байлээ. Сүүлийн үед үйлдвэрлэж байгаа. Тэгээд энэ Irchak нь энэ бас яг RAV4-тэй адилхан. Урд нь RAV4 түрээсэлж унж ирсэн. Яг адилхан байсан. За хаалганы энд ийм оруулгууд за нэг ийм ямар материал гэх юм бэ? Нэг ийм бор материал орж ирсэн байна. За хоёр суудл сануулагчтай. За ийм нэг жижиг оруулгатай. За нөгөө яриадсан Harari марк маань энэ хаалган дээр ингээд нэг үл мэдэгдэх байдлаар орж ирсэн байгаа. Adaptive high beam буюу өмнөх машины өмнөөс ирж байгаа машин болон өмнө давхиж байгаа машины яг тэр байгаа газрыг нь гялбуулахгүйгээр тусдаг тийм high beam байгаа. За энэний өмнөх автомат high beam гэдэг нь болохоор өмнө машин байх юм уу машин зөрж ирж ивэл автоматар ойрын гэрэл рүү шилждэг байсан бол энэний хувьд болохоор яг тухайн машин байгаа хэсгийг гэрэлтүүлэхгүй гэж хийсэн тийм бас сүүлийн high beam байна. Хянах самбарын хувьд болохоор хуучны хоёр бөөрийнхий загвар дээр голдон 7 инчийн электрон дэлгэцийг суйрлуулж өгсөн. За Z grade рүү ороод ирэхээр air conditioner эргэн тойрон бүгд ийм таач болцдог. GS grade нь болохоор мотороо солихдоо бөөрийнхий эргүүлдэг юмтай. За тэр нь болохоор миний хувьд надад их таалагдчихсан боловч Z grade руу орчхоор тэрийг сонгох боломжгүй юм билээ. Зарим үйлдвэрлэсэн оноос хамаарат G grade дээр энэ Z-ийн энийг суулгах боломжтой опшн бас байсан юм билээ. За дэлгэцний хувьд бол 12 инч гэсэн баха. 13 инч гэлөө тийм дэлгэцтэй. 2023 оноос хойш үйлдвэрлэсэн яг энэ хүү Toyota Harari жоохон өөрчлөлт хийсэн загвар байгаа. Тэрэн дээр болохоор 13 инчийн электрон дэлгэц орж ирнэ. Тэрүүгээр маш ялгаатай болсон. Анх худалдаж авсан. Энэ нь болохоор 2021 оны машин. Тэгээ 23 оноос хойш захиалаад авсан машинууд болохоор шал өөр болсон байгаа. Электрон дэлгэц сонирхдаг хүмүүс бол 23 оноос хойшх нь бол таалагдах байх гэж бодож байна. За миний хувьд болохоор энэ хуучны энэ загвар нь таалагдчихсан болохоор бас надад бол ямар ч харамсах юм байхгүй байсан электрон биш гээд. За эндээсээ бас ингээд air conditioner удирдах боломжтой. Суудлал халаах хүрэх энэ удирдлагуудтай. Таач болохоор ингээд жоохон давхад явж байхад бол удирдах жоохон хэцүү. Air conditioner-ууд болохоор шууд ингээд хуруугаа хүргээл ийшээ харахгүй ингээд удирддаг байвал илүү сайн гэж миний хувьд бодож байгаа. За энэ голын тойл нь болохоор ингээд өөр дээр нөгөө нэг бичлэг хийх боломжтой. Одоо яг бичээд байж байна. Уртл болон артлаа бичдэг. Тэгээ дээрээс нь өөрөө юм электрон байгаа тойл нь. За энийг энгийн тойл болгоё гэвэл ингээд доош нь дарчингууд энгийн тойл болчихно. Дээрөөд артл нь ингээд нарийнхан болоод ирсэн болохоор энэ электрон тойл нь бол надад маш их таалагдж байгаа. Хойно 2 3 суугаа явж исэн ч гэсэн ямар ч саад болох юм байхгүй. Артл бүгд ингээд тэр чигээр харагддаг болохоор. За энэ дээшгээ юу байна гэхээр за гэрэлний удирдлага байна да. За доторх салооны өнгөний сонголт болохоор энэ хэсэг нь бор өнгөтэй бас сонгож болох байсан байлээ. Энэний хувьд болох ингээ хар. За тэгээ энэ хэсгийг бас сонирхуулаад хэлэхэд морины нөгөө нэг одоо дэл хүзүү тэр хэсгийг ингэж бодож төсөөлж хийсэн л гэж тэр хийсэн хүмүүс нь ярьсан байлээ. Тэгээ бор өнгөтэй болохоор тэр мориныхоо юутай их дөхөж очих юм уу да мэдэхгүй. За мэдээж сүүлийн үеийн тэрнүүд ингээд USB энэ бол хангалттай хахтал нь ингээ хийгээд өгсөн байгаа цаасаа. Тэнд 2 USB энд бас нэг юм цэнгэлж залгах боломжтой юм дээр байж байгаа. Тэгээ хойдолтой бас USB-тэй юм байлээ. За хойд суудлал нь болохоор яг энэтэй адилхан суудлал байдаг. За би дээр нь жоох юм тавьчихсан байгаа. Бүрээсрэх юм. За хойд суудлалд нас суугаад танилцуулъя гэж бодлоо бас. За би энэ хойдолд нь сая юм хийсэн байгаа. Энэ суудлын бүрээс шиг юм. Тэрний хог байж байна. За уртлын суудлыг би өөрийнхөө бохирцсон уус хүүхдүүд өшөглөөд. За өөрийнхөө энэ жолооч талын суудлыг бол өөрийнхөө яг хамгийн тухтаа сууж болох байрлал дээр тохируулсан байгаа. Нилээ хоошоо болгоцсон байгаа. Тэгээд ингээд сууж явах өвдөр энэ төр бол хүрэхгүй. Зайтай. Тэгээд хөлөө энэ доогуур нь хийчих боломжтой. Харагдах уу? Суудлын доор яг ингээд ордог. Энэ нь бас эвтэйхэн. За энэ хажуудлын зорчигчийн суудлыг зорчигчийн уртлын суудлыг ч нэлээд хойшлуулсан байгаа.
Тэгэхэд ийм зайтай. Ингэж харагдчихэв. Хотлон хаалганы оруулах нь уртлын хаалгатай адилхан. Бариулах нь. За энэ нэг юм бариултай. Бариулгүйч байж магадгүй сүүлийн энээс дараа нь гарах машинууд. Ерөнхийдөө амар танагдж байгаа шүү. Toyota-гийн машинууд юмнууд. Нэгд Toyota компани маань өөрөө нэр хүндээ олцсон болохоор одоо баг ингээл баг юмыг хасаад гаргахад машин нь бол нэр хүн дээр зарагдчихад байгаа гэх юм уу. Тийм болохоор юмудаа хасаад байгаа шиг байна. Тэгээ Lexus гэж нэг брэнд байгаа болохоор Toyota-гийн харьяар энэ таалагдахгүй бол Lexus RX-ийг худалдаад аваач ил гэсэн бас үг юм удаа гэж ойлгоод байгаа шүү дээ. За энэ хүү тэрний хувьд болохоор яалтч үү тэгээ бензин баг зарцуулдаг. Тэгээ жоох өндөрхөн машин хэрэгтэй хүмүүст бол таалагдах машин байгаа. За тэгээд хэсэг хугацаанд дуусны эцэст ганц нэг сул тал байж болох юмнуудыг хэлт юм уу. За өөрийнх нь стандарт нь Z grade нь 19 инч обод дугуйтай байсан. Тэр нь яалтч вэ? Жоох нэг энэ хэсгээр 19 инч гэдэг чинь дугуйных нь зузаан нэмэгрээд ирнэ. Тэгэхээр жоохон хатууд явдалтай юм болов уу гэж надад санагдсан. Тэгээ 18, 17 инчийн дугуй тавьчвал маш зөөлх явдалтай болох юм шиг санагдчихлээ. За энэ машин маань бас PHEV гэдэг загвар нь гарцсан байгаа. Хайбрид дээр нэмэх нь нөө гэрийнхаа гадаа очиж сэнгэлдэг. Эсвэл сэнгэлэх боломжтой станцууд дээр очиж сэнгэлдэг тийм гарсан байгаа. Тэр нь болоод ирэнгүүт за энэ та бүхэн харж байгаа. Энэ доотлын хэсэг амар бохирдсон байна. Уучлаарай. Хөдөө хот ирсэн болохоор энэ хэсэг нь болохоор бодогтой болж ирдэг. За энэ Z, SG энэ загварууд нь болохоор ерөөсөй бодоггүй юм ховонцор байгаа. Тэрүүгээр бас арай өнгө нэмсэн харагдчихсэн. Хот дотор давхиж явахыг харахад. За бас нэг дутагдaltaй тал болох юм бол яах юм бол S grade дээр нь hybrid гэж байсан байхгүй юу? SG, Z гурван дээр нь hybrid байсан чинь сүүлийн загварууд болохоор S дээр нь hybrid байх болчихсон мөлий. Тэгээд энгийн hybrid биш мотор нь болохоор 2.0-тай мотор байдаг. Энэ болохоор 2500 нэмэх нь hybrid. Тэгээд hybrid биш мотороо 2500-ийн мотор байсан бол бас илүү одоо юу гэх юм гэрэлэн дохионоос хөдөлж мөдлөхөд арай тийм удаашралтай биш. Явхад арай амар байсан бол хот дотор явхад арай амар байсан бол гэж бодож байгаа. Тэгээд 2500 hybrid нь болохоор ялч гэрэлэн дохио юм уу хурдны замын нийлдэг хэсэг дээр хурд авах мах нь маш хурдтай болохоор унахад маш эвтэйх юм билээ. За RX, NX энэ өмнөх загварын харьяар тэгээд энэ харьяар дээр алийг авахыг бодож байгаа хүмүүст бол за энэ харьяарын хувьд болохоор бензин зарцуулалт маш багтаа мотор тавигдсан болохоор миний хувьд бол яалтч унаа явж хахад бензин хийх тоо нугасаа маш цөөхөн болохоор маш аятайхан санагдаж байгаа. Банк бензинээр нэг 880 км явд юм билээ. 50 литр ордог байх гэж бодож байна. Өө нэрээ дахиад нэг дутагдaltaй талыг хэлхээ мартчихсан байна. 20 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн загварын хувьд болохоор 22 оны сүүл хүртэл за жижигхэн өөрчлөлтөөс хийг байгаа. 22 оны сүүлээр 23 оны ихээр энэ дэлгэц маань бүтнээрээ электрон болсон гэж би хэлсэн байгаа. Тэрнтэй тохиолдуулаад энэ дэлгэц маань бас бүтнээрээ энэ мап харах боломжтой болсон юм байлээ. За яг энэ загварын хувьд болохоор 2021 оны загвар болохоор энэ дэлгэцээ мап нь ингэ тал гарч байгааг та бүхэн харж байгаа. Энэ дээр дарангууд энэ талд нь энэ гараад ирнэ. Энэ эйрконы удирдлага, энэ хөгжим ямар дуу явж байгаа гэдгийг хардаг. Энэ нь болохоор энэ тал руу гараад ирнэ. Айгуу сонио. Тэгээ энэ дээр нь дарангууд энэ тал руу шилжчихнэ. Тэгээ энэ мап маань өөрөө бүтнээр гарна гэж байхгүй. Тийм бас оны ялгаан дээр бас ингэ жижиг сажиг өөрчлөлтүүд байдаг. Ер нь ямар ч машинд эхний үйлдвэрлэгдсэн акшнээр гарсан машин болохоор яалтчгүй жижиг сажиг алдаач гэх юм уу дутагдaltaй зүйлүүд зөндөө байдаг. Тэрний нэг жишээ нь энэ байна. За түрүүнд би хэллээ. Өрүүлэн Corolla RAV4 бүгд тэ адилхан гэд. Харьяарын хувьд болохоор нэг өөрийн гэсэн нөгөө шууныхаа маркетаа ч юм өрүүл хийгээд өгсөн бол бас илүү гоё болох байсан юм болов уу гэж би бодож байгаа. Мэдээж тэгээд Toyota-гийн хувьд болохоор за ямар ч компани хувьд иймэрхүү үйлдвэрлэж байгаа болохоор бүгдийг ингээ адилхан хийвэл бага мөнгө зарцуулна. Тэр утгаараа тэгээд өрүүлүүд нь адилхан байт юм билүү те. Тэгээд өмнөх загварын 3 дугаар үеийн харьяар 60 харьяар гэж ярьдаг. Тэр харьяар нөгөө өрүүл нь ингээ амар илэгдсэн байсан харагддаг ингээ хууч машин харахаар. За энэ машин болохоор 30 хэд мөнгө явж байгаа ч гэсэн одоохон нэг шалцсан юм байхгүй л. За нэг тиймэрхүү л байна да. За сонирхуулаад хэлэхэд Японд суудлын тэрэг хувь хүний эзэмшиж суудлын тэрэг машинууд 2 жилд нэг удаа үйлчлэгт ордог байгаа. Албаны тэрэгнүүд такси, макси, автобуснууд 1 жилд 1 удаа ордог юм шиг байлээ. Тэгээ Токио хотын төвөөр зам бол төгжрөл мэдээж өглөө оройн цагаар бол ямар ч газар төгжрнэ.
Тэгээд төгжрөл ерөнхийдөө бага, машин ерөнхийдөө бага явдаг. Хүмүүс метрогоор явах нь илбэг байдаг. Яагаад тийм бэ гэх юм бол би ч гэсэн ажилдаа метрогоор явдаг. Яагаад тийм бэ гэх юм бол хотын төвийн зогсоолууд бол маш үнэтэй. Дандаа 15 минутанд тэдэн төгрөг, тэдэн yen, 20 минутанд тэдэн yen гэдэг эхэлдэг. Зарим бүр тулцсан үнэтэй газар 12 минутанд 500 yen ч гэдэг ч юм уу. 12 минут нь 10 хэдэн мянган төгрөг юм уу? Тэгээс 15 минут энэ гэж эхлэхгүй 12 минут энтерс эхэлт юм байлээ. Тэгээд нөгөө машинаа татварыг бас өндөр болгоод өгсөн. Тийм болохоор нөгөө хүмүүс заавал нөгөө метрогоос хөгжүүлээд өгсөн болохоор заавал машинаар явах тийм бодлоноос алга болчихсон юм шиг байна. Тэгээд сайн нийтийн тээвэртэй байж ш татвараа нэмвэл бас тэгээд хотын төвийн хөдөлгөөн сэрэгжээд ирэх юм болов гэж бас Японыг харах тийм л үт юм билээ. Энэ Хараарийн санрууфтай загварыг хөдөлж авах бол нөгөө битүү ингээд тэр чигээр шил тэг онгоохгүй эндээ товч дараад гэрлийн бүдгүүлж тодруулдаг тийм юм билээ. Тэр нь надад ерөөсө онгоодгүй их нэг сонин санагдаад ерөөсө тэрийг сонирхоогүй. Хэрвээ та бүхэн люктэй загварыг хайж олох юм бол авах гэж байгаа бол тийм онгоохгүй шүү ямар ч нэг салхи оруулж моруулах юм байхгүй гэсэн үг. За дээрээс нь дахиад нэг бас нэг дутагдaltaй тал гэх юм уу? Тийм байгаа маань. Энэ нэг савхил суудал болон суудал халагч суудал хөргөгчөө зөвхөн G болон Z грейд дээр байсан чинь сүүлийн үед болохоор энэ 2022 оноос хойш бас зөвхөн Z грейд дээр байдаг болгоцсон юм билээ. Уулын G грейд дээр нь тийм халдаг суудал, хөрдөг суудал энэ төр тавиад шинээр нь худалдаж авахд бол бас боломжийн үнэтэй харагдаж ирсэн. Тийм болохоор ганцхан Z дээр энэ халдаг суудал энэ төр сонгох боломжтой гэдэг нь бас нэг дутагдaltaй тал юм бол гэж харж байна. За энэ гурван төрлийн нөгөө нэг мод байгаа. Дээдлэх нь спорт, дундх нь нормал, тэгээ эко гэдэг. За хурдны зам дээр сая хөдөө явж байхдаа спортыг тавьж үзсэн. За моторын дуун чангараал, хур давалт нь бол шал өөр болт юм лээ. За энгийн мод дээр явж исэн ч гэсэн бол гүйс төрүүлэх нэ тэр өндөр хурдан дээр давхад бол ямар ч асуудалгүй. Тэгээ Японд болохоор ерөнхийдөө хурдны зам маань 100 дээр дээд хязгаарын тогтоосон байдаг. За зарим нэг газар 120-тай газар бол ганц нэг л байгаа. Тийм олон биш. Тэгэл ер нь хөдөө гадаа явж хат бол машинууд бол ингээл 100-тай л явж идэг. 100, 110-тай, гүйс төрүүлж байгаа 120 морьтой ч юм уу. За нэг амар 140, 50, 60-тай ингээл өндөр хурдан дээр давхиаддаг машинууд бол ерөөсөө байдаггүй. Манайхан бас нөгөө нарийнхан зам дээр Монголд бас амар 140 морьтой л давхиаддаг харагдаад байна шүү дээ. Том жиптэй хүмүүс. Тэр аюулгүй байдал нас ямар байд юм бол доо гэж бас хаяа боддتي. За та бүхэн бичлэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй.